Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хэнд ч үтгийлээрээ оройтой онцлог нэвтрүүлгийн маань ээлжид цоо шинхэн дугаар инхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан байдаг учраас хэрвээ таны хажууд 21 нас хүрээгүй хүн хамт сонсож байгаа бол сувгаас салахыг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн хай тухыг бодоод төр сувгаас салахыг зөвлөж байгаа шүү. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвөг утгахгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Сонсож чадаагүй дугаар гарч ирэх юм бол дараа нь манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За өнөөдөр ингээд 2026 оны 4-р сарын 28-ны мигмар гарагийн үдээш яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 15 минут болсон байна. 2-р студиэс хөтлөгч Халиука найруулагчаар Эрдэнэ мөнх унтлагын нэвтрүүлгийг хүргэхээр ажиллаж байна. За бид мигмар гарагийн дугаараараа сонсогчдоос ирсэн хөгжилтэй түүхүүдийг уншин танилцуулж тэр сэдвээр ярилцдаг байгаа. Тэгэхээр яг одоо бид нар дээр ирсэн сонсогчдын түүхүүдийг уншаад тэгээд Халиукан дундуур нь бас нэг өөрийнхөө сэтгэлдлийг илэрхийлээд явчихна. Мөн та лайв үзэж байгаа тохиолдолд бол түүхээ сонсоод энэ түүх нь хэр таалагдчихин гэдэг ч юм уу түүхийн талаар бас өөрсдийн сэтгэлдлийг хуваалцаад бас ингээд комент бичээд ороод ирээрэй. Би дундуур нь бас та нарын комментиг бас алгасахгүйхэн шиг уншаад явахыг хичээнэ. За эхний түүхээ хүргэе. Оюутан байжээ. Би даалт багаараа хийдэг байсан тэр үед би ангийнхаа нэг охинтой баг болчихлоо. Тэр охин ч миний хойноос жаахан гүйгээд байдаг ч би нэг их нүр өгдөггүй байсан. Маргааш нь хичээлээ тараад хоёулаа бие даалтаа хий, номын сан орё гэхэд нөгөө охин өлсөд байна. Манад очиж хоол хийж идэнгээ хий гэж хэлв. Би ч бас гэдэс хоржгоноод байсан болохоор уухайн тас окей гэдэл дагаад явлаа. Гэрт нь очсны дараа тэр чи юмаа хийж би яс цовин сэгсэрчээ гэд хоолоо хийлээ. Тэр хоолоо хийхдээ нэг заваараа хувцас солчихсон байна. Нэг тийм цагаан торгон маягийн унтлагын урт нэмгэн хувцас. Сайн харуул гэрэлт дотуураа өмсөн улаан дотор хувцас нь гэрэлтэн харагдана. Би ч тэрийг хараад л нэг л сонирн болчихлоо. Цаанаасаа л илтв зүйл ургуулan бодож хизээч нүцгнэр нь төсөлж байгаагүй тэр охиноо нүцгнэр нь төсөлж үтсэн шигээ байж байлаа. Би даалтай хий гэж гисэн ч үнэхээр анхаарал төвлөрөхгүй байлаа. Ядаж явахад хоёулахнаа байгааг хэлэх үү эвгүй байсан. Ашгүй цөвинж болж хоол идэж нөгөө бодол минь баг зэрэг замхарч байна. Харин тэр өөдөөс харж суухдаа эвгүй хөдлөхөд нөгөө цагаан дайшинсныхан цаанаас хоёр хөхн гарч ирэх шахаад л дахиад л эвгүй төсөөлөд төрж эхэллээ. Би ч хамаг байдгаараа бие бариастай. Удахгүй би даалтай хийж эхэллээ. Би бие барьсаар элдв зүйл бодохгүй хичээжээ. Тэр миний хажууд наалдах шахуу суугаад гараа санамсаргүй миний нууц хэрэгтний ойрхон тавьчихад хурдан буцаагаад авах тэр мөчөд төвчээр минь тасарсан да. Тэгээд л шууд л үнсээд авсан. Тэр бас үнсээд л би түүнд ир бие өгсөн. Тиймээ би 21-т хүмүүжлтэй хүү байсан болохоор дотн харилцаанд орж үзээгүй байсан. Тэгээд л анхудаа дотн харилцаанд ороод амтанд нь орсон доо. Байнга л хийхийг хүсэж хийсэр байсан. Хинтэй гих байх юу байх вэ мэдээж нөгөө охинтойгоо. Хэр хугацаанд тэгсэн гихэл байх. Түүнээс хойш 8 жилийн турш бүр 2 хүүхэдтэй болтлоо дотн харилцаанд орсон шүү. Тэр миний эхнэр болсон. Хаяа ботхоор ганц цовинд явчихсан байх штэ гэж бодогддог. Гэхдээ эхнэртэй хайртай бид ч одоо сайхан амьдарч байгаа. За яасан хөөхөн хөвчлөлтөө гэхээсээ илүү надад айгуу тийм гой гэгээлэг түүх юм шиг санагдлаа. Та нарт хэр санагдав саяны түүх нь? Яг л ингээд зандан насаа их нэртэй бэлгэлдсэн залуу байж тээ. Тэгэхээр мэдээж л яг тийм нэг нарийн нандин өөрийгөө ингээд яг хайртай хүндээ өгн бэлгэлнэ гэдэг бол үнэхээр гоё байх гэж би төсөөлж байна. Тэгэхээр тэр одоо найз охинтойгоо найрсан охинтойгоо ингээд тэрнээс хойш 8 жилийн турш үерхээ дундаасаа 2-2 хүүхэдтэй болтлоо ингээд ханилан суутлаа явна гэдэг чинь бас би бол айгу мундаг байна гэж харж байна. Та нарт ийм тохиолдол байдгүй яг ингээд нөө анхныхаа ойрцсон хүнтэйгээ ч юм уу эсвэл анхныхаа хайртайгаа суучихсан
тохиолдол зөндөл байдаг бах те. Хэрвээ бас иймэрхүү төстэй гой түүхүүд байх юм бол манай унлагын өрөө нэвтрүүлэг рүү хаяглаад бичихэд болж шүү. Тийм тэгээд захиа байна уу, түүх байна уу бүгдийг ингээд хөтлөгч нь хүргэхийг хичээнэ. За дараагийнхын түүх рүү оръё. Би Европт амьдардаг юм аа. Найз залуу маань томилолтоор явчихсан байсан болохоор дөрсгүтмөр санагдаад л чи надад нүцгэн зураг явуул гэхэд найз залуу маань ч явууллаа. Найз залууч бас чи одоо явуул гэхээр нь толинд хамаг байдгаа халуухнаараа зураг аваад л явуулахдаа андуураад өөр захирал руугаа явуулчихсан. Өө шэт гэж гяс устгачихлаа. Тэгсэн захирал би харчихсан гэж бичиж байна. Би ч уучлаараа санамсаргүй гэсэн өөдөөс чи ч халуухан юм байна шүү. Манад хүрээд ирэх юм уу гэж байна. Би та буруу ойлгочихжээ. Би найз залуу руугаа явуулах гэж байгаад андуурчихсан юм аа гэлээ. Харин захирал би чамаа хизээч ирсэн хүлээж аван шүү гэд лилт үтсэн юм бичээд байна. Найз залуудаа энэ талаар хэлсэн очооч гэж байна. Би жаахан шоконд ороод л за юу ч байсан яваад очие гэж бодоод гэрлүүн яваад очлоо. Йой. За манай захирал сайхан дарс хунгалж өгөөд намуухан ая тавиад нэг тийм романтик ая тавиад над руу дөхөж байснаа миний уруул дээр үнсэд авдгийн. Би ч жаахан үнсэлцэж байгаад эвгүй санагдаад өөрийгөө татчихлаа. Захирал яасан эвгүй байна уу гэхэд би үгүй гоё юм. Гэхдээ найз залуудаа хэлэхгүй бол болохгүй гэхэд захирал тэгвэл чи найз залуутайгаа цуг хүрээд ирээрээ. Гэхдээ би асуугаад л үзьгээд тэр өдрөө гэртээ харлаа. Орой найз залуутайгаа очиод юу болсон талаар ярьтал бөөм баяр. Бараг хотын нисэд очих уу гэдэл тогтлоод байна. За дараагийн удаа тэнд очиод юу болсон тухайгаа бичнэ. Өө нэрээ манай захирал эмэгтэй шүү. За би нэг захиаг нь уншиж явах явцтай энэ ямар дөш юм бэ гэж бодсон байхгүй сая. За тэгээд найз залуун ч гэсэн юм урайлах гэн яваад очооч гэдэг гэсэн чи захирал нь эмэгтэй хүн байж таарсан. Гэтэ яг эмэгтэй одоо юу гэдэг лээ лесби ч юм уу ижил хүснэ сонирхдаг аскул нэг тийм бай гэж ярьдэн штэ те аль хүүс рүүгээ ингэж одоо бэлгийн чиг хандлагатай хүмүүсийг бай гэж хэлдэг. Тэгэхээр захирал нь яг л тийм байж таарсан л байна л да. Гэтэ та нар яг ийм санаандгүй байдлаар болж бүтэхгүй зургуудаа дараад өөр хүн амт руу явуулж үзчихсэн үгүй юу. За захирал байхын чайшин тэгвэл зүгээр ажилласаа гараад ажлаа бараг орж ирэхгүй байсан зүгээр ах гэж бодож байна гэхгүй юу. Санаандгүй захирал руугаа явуулж л нэрээ дуус. Гэтэ иймэрхүү тохиолдол зөндөө их гардаг юм шиг үлээ те. Би найз залуутайгаа холын харилцаатай байдаг болохоор бас ингээл хаяадаа ингээл хөөхөө нэг юм гой юм бичээл романтиклал эсвэл бол өөрсдийнхээ зураг мургийг одоо бүр нэг амар зурган чайшин те. Гэхдээ ер нь бол нэг юм зураг мургаа ингээ шидэлцдэг байхгүй юу. Тэгсэн чинь би андуураад гэрүүлэгийн чад руу явуулж ирсэн. Ахан дүүсийг гэхдээ хүмүүс унш чадаагүй л дээ. Шууд явуулаад нэг шууд юун дээр товчон дээр даардаг штэ. Дараа л явуулсан чинь шууд дүн гэл өөр тийшээ явж байгаа мэдчихэмч. Тэгэл амар хурдан сандраал тэрийг устгаал тэгсэн хүмүүс нь юу устгах ч гэж харж ирээ. Дараа найз залууд байсан чинь тэрнээс одоо хэрүүл болж байгаа юм чи. Бити тэнхтэй дээл та гэж. Тэгэхээр тиймэрхүү тохиолдлууд бол гардаг. Ягаад ч юм нэг тийм хаяа нэг тийм бүтлгүй уууд байдаг тийм ээ. За ёо хэд хэдэн хувилбараар бодлоо штэ халука мэн гинэ. Би бол тэр захирлыг нь эрэхтэй гэж бодоод уншсан бохоггүй. Тэгсэн чинь араас нь марцнаас манай захирал эмэгтэй гэж. Магадгүй эмэгтэй байсан болохоор нь одоо нөхөр нь ч юм уу найз залуу тий. Айгүй урайлга очооч яадыг хараа гэд. Тэгснээ ингээд дараа найз залуугаа дагуулаад ирсэн чинь мань нөхөрөөс амар дуртай тий. Одоо нисэд очих гэж дуртай гар яасан. Болж игэл нэг сумаар хоёр тулаа буузчих санаатай ирчүүд ийм зөвүүн байгаа шүү дээ гэхгүй юу. Шууд өөр дээр ингээд үлгэж авал эмоцоо гаргацдаг те. Ер нь ингээд бодоод байсан чинь манаа нэг ихсэн тийм байсан ингээд. Гэхдээ сая би бас бодсон байхгүй юу. Энэ ямар дүү шүүхэн бэ? Яагаад шууд за яваад очигээд очсон гэхээр би яана гэж бодсон чинь эмхтэн хүн байсан байна. За.
За хээхээ хөөхөн түүх энэ да ёстой л цовин гараа зандангаа тайлжтэй зөлөг гинэ. Цовин гэж хүчтэй байж гинэ. Тэгэд ер нь эрчүүдийг цовин дуртайг мэдээд бид цовин сурсан. Би ч нөгөө нэг хоёрхон хоол идэггүй байхгүй юу. За бууз нь хиддэггүй. За бууз иддэггүй цөв иддэггүй гэсэн чинь ер нь бол эрчүүдийг ходоод орно гэдээ хар чинь би бүр үнэхээр сайн цовин сэгсэр сурсан. Одоо манай найз бол зүгээр л цовингийн мангас нэг сайхан хоолцсон байхад тэгэл шөнөө даат штеп. Ер нь бол нөхрөөтэйгээ ч юм уу найз залуугаа ингээд бас ходоод орно. Ингээд татчихсан хүмүүс вэ нөө. Цаан чин ходоод орно ихнэрээ татсан хүмүүс байдаг шүү. Миний мэдхийн ганц хоёрын мэтэ ходоод ороо явчихсан байдгийн. Чипс идэнгээ гэхгүй юу. За энэ бол надад үнэхээр таалагдлаа. Гэтэ яг дараагийнхаа удаа болохоор н очиод юу басна тухайга бичнэ гэсэн мэт шүү. Тэгэхээр яг энийг нь тэсэн ядан хүлээж байгаа шүү. Бичээрээ. Ороод ирээр дараагийн 2 дахь уншия. За түүх 3 руугаа оръё. Би нэг өдөр хөөрхөн шоудаж байгаад нэг залуутай танилцаад л гайгүй таалагдчих байсан болохоор ганц удаа one night байж болох уу гэдэл дагаад бодлоорлоо. Их боловсон залуу юм аа. Үнсэлзэж байснаа би цамцыг чинь тайлчих уу гэлээ. Би ч тэгээл гэлээ. Байж байснаа өмдөг чинь тайлчих уу гэж байна. Би ч жаахан ууртай тайлаачтэй гэлээ. Тэгээд дахиад асууж тэнэгтэн гэд өөрөө үлдсэн бүх дотор хувцас тайлчихлаа. Бас тэрнийг нэгж бас би тайлаад бэлэн боллоо. Намайг зөөлхөн үнсэж байснаа найз нь хийчихөө гэж авдаг. Би ч уур хүрээд өөрөө мэдээ хийхгүй бол зайлаад өг гэж ширүүллээ. Тэр түүнээс хойш юм асуугаа болсон. Жаахан тэнэгдүүч дотн харилцаантай харин сайн залуу байсан шүү. Шүнжин намайг амраагаагүй. Тэгсээр унтлаа. Өглөө юм дуурайд байхаар нь хальц сэрэд харсан мань залуу хамаг хувцас өмсчихсэн. Миний духан дээр үнснэ. Найз нь ажилдаа яваад ирээ гэж юу. Нэг сонин нөхөртөө бас юм шиг мэдрэмж төрөөд л явцсан. Би тэгээд л буудал төрхийг нь хүлээгээл байж ахуд те. Энэ ямар инээдтэй гар. Йоо яг ингээл одоо би ингээл нүдэ ханаа төсөөлж байгаа байхгүй юу. За би өөр дөр л төсөөлнө шүү дээ одоо. Төсөөлөл ээжсэн чи ингээл хамтрагч маань би чамааг үнсчихүү. Үнс гэл тэгснэ би чиний хувцыг тайлчих уу гэдэг л чи одоо баг аимшиг ингэ явах гэдэг юм яах. Тэгснэ би хийчихүү шиг. Яг яах гэдэг вэ? Битээр ямар даалгавртаа орж ирлээ ядаргаад тэ. Яага буудалд орсон. Буудалд оронготой зүгээр л одоо яах ч ийсэн юм. Бүү мэд даалгавар маалгавраа хичээл хийх чийсэн юм уу яасан. Энэ яг ихтэй ийм төмс хүмүүс байдаг юм болов. Та нарт ийм хүмүүс таарж ирсэн. Йоо бодохоор инээд хүрээд байгаа. Та нар бодолтой гэхгүй юу? Зөөр нэг амар таалагдсан залуутайгаа болцол бийжсэн чинь за бүсгүй дгийж юм хамаал үтэй тэгснэ. Би чамд хүрчихүү. Нэг аимшиг нойрох гэдэг юм шиг. Энэ ихтэй ёо ялаа ийсэн. Үнэхээр тэнэг түүх байна гэхгүй юу. За комент уншээ. Ёо юм идэж байгаад хахах гэж биш тайлаа комент. Бүх юм асууж энэ тэр дэнэг мэдрэмжгүй золиггүй гинэ. Харин тийм. Тэгснэ за би нагчих уу? Би дуусгачих болох уу? гэж үгээд. Ёо би гарчих уу? Энэ ихтэй боловсон юм шиг хэрнээ бас ийм байвал айгу тэнэг шүү тэгэд яаж харин нөгөөтг нь амар төвчээртэй уурлан хийсэн юм. Энэ болохоор үнэхээр инээдтэй юм аа. За ерөнхийдөө бас нэг ганц 2 удаа би одоо ингээд өмнө нь яг одоо болзоонд явж л байсан биш таарна штэ. Тэгэхэд амар боловсон юм шиг өөрсдөө харуулах гад хичээсэн залуучууд байдаг. Түнхтэй тэрийг хэтрүүлэн давуулан биелүүлэнгүү те. Ерөөсөө амар тэнэг юм ярьж орж морж ирдэг. Зүгээр чи ямар кофеин дуртай юм артаа ингээд. Тэгэхээр би американо гэсэн чи американогоо чихэртэй уудгүй чихэргүй уудгүй. Тэгэхээр би чихэргүй удаг.
За гэд. Тэгж би бүр ингээд тиймэрхүү мэдрэмжгүй юмны учрыг мэддгүү хүмүүстэй ингээд нэг ингэчгээр за энэ худлаа маань доо next гэдэг шиг дараагийнх нь гэдэг шиг тий. Иймэрхүү яг цагийг яг тэр сайхан цагийг алдаг гарууд байдаг шүү. Тэгэхээр тийм битгий байгаарай. Тийм битгий байгаараа манайхаа. Тэгэхээр жоохон мэдрэмжтэй бай. Үнсүүл үнсчиж байгаарай. Хувцсын тайлмар бол тайлчж байгаарай. Хүч хэрэглэхгүйд бол бусдаар бол зүгээр шүү дээ тий. Ямар нэгэн татсан шугамыг давахгүй л бол зүгээр. Тэр хүн чинь мэдээж тэндээ яг өөрөө ямар үүрэг оролттой байгаад байгаа ойлгоод байна шүү дээ тий. Түнг зүгээр. Өмдий чинь тайлчихоо. Найз нь хийчихөө ч гэх шиг. Ийм байж болохгүй. Энэ ихтэй нийттэй юм байна. Үргэлжлэл 2 гэж байх болов өөрөө сонсч ивэл. Ороод ирээ тэгээд яасан гинэ тэр залуу буцаж ирсэн үү гэхгүй юу. За. Дараагийн түүх. Дараагийнхаа түүх рүү оръё. Би нэг сайхан эрэгтэй найзтай. Бүр жаахан байхасаа л эхэлж найзалсан болохоор нэлээд дотн байдаг байлаа. Тэгтэл нэг л мэтгэд найзаагаа хахад сайн болчихсон байсан. Найзаагаа угаасаа эрэгтэй гэж хардаггүй болохоор тэднийхээр хамаагүй орж гарч байгаад л сайн болчихсон юм шиг байгаа. Их сургуулаа төгсөөд найзаагаа гэр орноор орхоо болоод дандаа гадуур юм хүмүүж сунгаа уулздаг болсон. Тэгсэн нэг өдөр тэрний ахтай тааралдчихдгийн. Хуучин цагийн минь сэтгэлийг булаасан ах маань болохоор таарсных элдв юм ярьж байгаа л дугаарыг нь аваасаа л. Тэгээд мессеж бичсээр хагаад гайгүй дотносож бүр уулздаг боллоо. Тэгсээр бүр дотносоод үерхэж эхлээд тэднийд цуг амьдарч хөөхөдтэй болоод энэ ч одоо ямар өрнөлттэй юм бэ? Яа амьсгалах зав яахгүй зүгээр өрнжидэг шиг нүдэн дээр амьдрал нь. За тэгсээр бүр дотносоод үерхэж эхлээд тэдний цуг амьдарч хөөхөдтэй болоод хурмаа хийсэн дээ. Энэ бүхэнд хамгийн их цочирдсан хүн бол манай нөгөө эрэгтэй найз. Сайн найз нь гэж явсан гинт бэрэгч нь болооноос. Тэр байн гоорлон чи юу надтай ч инхнээсээ найзалдаг байсан юм уу? Манайхыг харах гэж найзалдаг байсан юм уу гэд. Байн гүг хаяаста нэг юм сонь түүх надад байдаг да. За энэ бас үнэхээр хөөхөн түүх байна. Гэтэ яг найзынхаа одоо дүүгэн ч юм уу, их ч юм уу, ахын ч юм уу те аваас уц хүмүүс зөндөл ичдэг штэ. Би нэг гайхахгүй нөө. Манайхан ч яах одоо нөгөө нэг ер нь бол ингээд айгу нийтч хүмүүс амар бүр хаа байсан 13 дугаар зуунаас гэж үгээ те. Би үүнтэй ингээд шеэрлээ явчихдаг юм шиг байгаа гэхгүй юу. Ер нь бол тэгэл найз майзахаа их жахтаа ингээд бүгдэнтэй ингээд бас ингээд ойртоод өстө үерхэж үзээгүй баг ургийн модгийн дуусгацсан хүмүүс байдаг шүү. Тийм хүмүүстэй таарч байсан. Тэгээд надад нэг тийм мэдрэмж байдаг байхгүй юу гэхгүй. За яг энэ ах トゥ тал дээр ч юм уу эсвэл яг ингээд амар сайн эрэгтэй найз маань манай дүү охинтой ч юм уу тийм ээ. Эсвэл за дүү байли л доо. Игчтэй эсвэл үеэл мүйлтэй суучих юм бол надаас айгу сонин санагдана гэхгүй юу. За тэнэгтэд гараал гэж уурлах ба. Би жоохон өөрийнхөө юмд амар харамч. Тэгтээ бас нэг юм тохиолдлууд байна. Би төрсөн өдрөө тэмдэглэвэ сая өнгөрсөн 12 сард. За нэг найзаагаа автобусны доор шидчихээ гэхгүй юу. За ярьлаа шүү миний найз уучлаарай нэрийг хэлэхгүй гэд. Тэгсэн би яг ингээд эмжээлд орохоос өмнө өөр газар ажилдаг байсан гэсэндээ. Тэнд болохоор би хуурай ганц сайн дүү гэхээр айгу муухай сонсогдож тавьчихсан шүү. Нэг хуурай дүүтэй болоо. Сайн мэн дүү биш шүү. Алиагүй явж өөрөө амнасаа л болдог доо гэдэг шиг. За буруур ойлгуулах явчлаа шүү. За залруулга орлоо манайхаа. Зүгээр хуурай дүүтэй байсан. Тэгээ тэр угаасаа надаас ингээд нэлээд дүү байхгүй 10-аад дүү. Тэгээ ингээд яг хамт ажилдаг, нөгөөх маань тэнд ажилдаг. Тэгсэн чинь сая ингээд би нэг эмжээлд орсноосаа хойш ингээд төрс өдөр тэмдэглэж байгаа штэ. Зөвхөн ингээд яг ингээд сайхан найзуудтайгаа дотны хүмүүстэй гэсэн чинь манай найз маань нэрсэн. Тэгээ нөгөө дүү маань нэрсэн бас. Тэгсэн чинь тэгэл нэг орой гой каракед бол амар гоё болол. Тэгэл тарцгаацсан. Тэгсэн чинь тэрнээс хойш сарын дараа надад нэг тэр найз маань хэлж байгаа байхгүй. Найзаад найз нь хүнтэй үерхэж байгаа гэд. Тэгэхээр хүчиг хизээ хаагуураас амжуулдаг гаршин марш өнтер гэд танилцуулаар чи таньна гэж явдгийн. Тэгэхээр би
За юу илээ гэл ингэсэн хамаг тархиныг ажиллаж байгаа юм чи эдэсэргээл юу илээ хаана харлаа яалаа илээ хин юм бол гэлтгсэн чинь ягаад нөгөө танаа хуурай дөө гэсэн чинь амар муухай мэдрэмж авсан бэ. Би бүр нэг юм араараа тавиулсан юм шиг мэдрэмж авсан заяа. Би бүр чи яагаад тэрнтэй үерхэж байгаа юм бэ. Тэгээ нөгөө дүүрэг залангуудаа навшаа чи яагаад манад найзтай үерхэж байгаа юм бэ? Би та хоёрыг уулз гэж учруулаагүй штэ. Ямар сони юм бэ гэд. Яг тэр мэдрэмж тэрүүхэн хэсэгтээ байсан. Тэгээд за нэг 2 3 хоног бодогдчихж байгаа. Тэгэл зааз том болсон хүмүүс юм чинь би эндэл таалагтаад үерхэж байгаа одоо яах вэ гэхдээ нэг тийм сонирн мэдрэмж үлдээд юм блэ. Тэгэхээр одоо ялангуяа одоо энэ саяны түүхийн эзэн дээр бол яа харахгүй тийм мэдрэмж төрөөд уурлах нь аргагүй шүү дээ. Ер нь чи надтай найзлаа гэсэн юм ах хараал ахын араас ингэсээр гал яц юм уу гэдэг чинь бас би бүр амар ойлгоод байна. Би яг нэг тогоон чанагдцсан юм шиг мэдрэмж аваад байна гэхгүй. За тэгээд эндээсээ ургуулад одоо халука нэг girls code гэж юм байдаг шүү дээ. Охтуудын код гэж юм байдгаа. Гэхдээ энэ кодуудыг ингээд одоо даваад болохгүй зүйлийг хийцэн хүмүүс байдаг. За манай найзуудын яг ингээд өмнө нь би ч нэг нэлээд охтуудтай бөөнөр үерхдэг байсан байхгүй юу? Одоо бараг л бүлэг юм уу хайшин. Тэгээд тэр 6 долуулаа ингээд үерхэж байхад манай нэг найзын X-тэй гэх юм уу одоо уулздаг байсан залуутай нь хамт одоо яг найзалдаг дахиад нэг эмэгтэй найз маань үерхсэн. Тэр байж болохгүй. Нэг иймэрхүү зүйлийг бол хизээч хэл хязгаарыг давж болохгүй гэдэг дээр би үнэхээр итгэдэг. Хизээч би биенийхээ одоо юу гэх юм бэ те магадгүй ингээд дотн харьцаанд орсон. За ороогүй байсан ч үерхчээсэн, үнсэлдсэн, өнгөлдсөн те тэрвэрлэлцэн ямар амаатай энэ чат бичилцдэг байсан энэ ч юм уу. Тиймэрхүү залуучууд, бүсгүүчүүдийг сольж молиол ингээл тэр хүн рүү ингээл хандарч мандраал тэр мөрөнтэй уулзаад явах чи хамгийн хогийн зан гэж би ойлгодог байхгүй юу? Та нар юу гэж бодож байна? Би үнэхээр тэгэж ойлгодог. Яг над чиг ийм бодолтой хүн байдгүй эсвэл бол англи хэл дээр нэг ийм үг гэдэг байхгүй юу? Sharing is caring гэдэг нэг үнэхээр тэр хүндээ хайртай юм бол одоо бас хуваалцах ёстой штэ гэдэг нэг ийм тэнэгчим шиг үг байдаг. Гэхдээ энийг болохоор ямар контекст төр ч юм уу ямар үе дээр ашиглахаараа ондоо сонсогддог мэдээж ээ. Тэгэхээр би тэгжэл боддгийн харин манайхан юу гэж бодож байна. Хэрвээ таны X-тэй чинь амар сайн найз чинь нэг аим шиг кино явах шиг уулзчихвэл яаж энэ асуудлыг яаж шийдэх вэ? Энэ дэр ингээд зүр нүдэ анаад өнгөрөх үү аль эсвэл нэг найзын барилдлага, зарлага энэ төр байхгүй болох уу? Юу гэж бодож байна. Манайхны хувьд болохоор нэг яг тэр хоёр эмэгтэй найз маань дахиж хизээч дуграагүй. Одоо юу гэдэг юм да. Би үнийг харьцаагүй. Нөгөө хоёр нь ч гэсэн тэгэл удаагүй шүү дээ. Бараг л нэг 2 3 сар үерхчихснээс салаад надгийн. Тэгсэн чинь нөгөөдөл нь зүгээр 8 жил найзалцсан байсан найз зүгээр л нэг залуугаас болоод хоёр тийш. Байдаг аахгүй юу? За манайхнаар юу байна? Тэгээ лайв үзэж байгаа бүх хүмүүстэй энэ үчи мэндийг хүргье. Гэхдээ өнөөдрийн түүхөө зүгээр лааж штэ гэхгүй. Өмнөх тэр би ерөөсөө инехгүй байгаадс. Яг бол угаасаа инээдтэй биш юм чи инехгүй штэ гэхгүй. Тэгсэн чи энэ саяны тэр нэг эхнээсээ ахуулаад айгу хөөрхөн түүхүүд орж ирсэн байна. За хөдөлж болох уу гэж асуугаагүй юм уу гинэ. Хөдөлж болох уу гэж асуугаагүй юм уу юу? За оройн нөхрөө бандаж шиг чинь тайлчих уу, божин борыг базчих уу гэж асууж үүсгээс гинэ. Манай энэ хүн алнаа тийм ээ. Тэгээ асуугаад үүсэхгүй юу? Юу гөхнөө тэгээд дараа нь орж ирээд хэлээрээ бид нартай тайлангаа тавиараа гинэ. За энэ түүх бол зөндөөл байдаг дөө. Найзынхаа аахыг ч үеэл хаяал гэдэл те. Тэгэл суугаад гэр бүл болсон тохиолдол байгаа шүү гинэ. Тэр өдгөө маавтай нээж мэжтэй суудсан байдаг юм билээ шүү. Гэхдээ Монголд яг цөөхөн биш магадгүй. Гэхдээ гадаадын орнуудаар одоо тэр 400-ийн шууган мөн гээд манай хоёр нөгөө мундаг хөтлөгч маань те анжаах гэрлэгч энэ төр чи. Тиймэрхүү түүхүүдийг айгүйх ярьдэн шүү дээ те. Болсон болоогүй бүтсэн бүтээгүүд орлоо. Тэгээд өстө нэрээ иш тийш нь хольж солиод халаад тайсан түүхүүдийг зөндөө ярьж идэг аа. Галзуу штэ бундаа ахыг минь яах нүгэн. Энэ хүний чатанд орж ирсэн юм байна шүү дээ. За хөтлөгч өөрөө амар гой хоолойтой юм гинэ. Баярлаа. Нөгөөдгөө зүгээр зогсоо ярьсан. За өргөжлүүлээд 15 минут сонголоо гэж.
Зүгээр амар заяг нь үзүүлэх гэсэн тий. За тэгэд ямар тач ийм дөрвөн түүх ирсэн байгаа. Тэгэхээр манайхан ч гэсэн өөр тохиолж исэн хөгжилтэй хөнгөн хүндхэн одоо ямар ч асуудал хийж болно те нэмэх 21-ээр л ярьж болох яг энэ унтлагын өрөө цагаар ярьж болох түүхүүдийг болохоор ариун бэлэг @mjlradio.com гэсэн хаягаар явуулчихад болох юм шүү. Тэгээ тэн дээр бол угаасаа нэр мөрний чинь зарлахчгүй шүү дээ тий. Тэгэл ийм нэг инээдтэй түүх байна. Ийм нэг айгүй хэцүү түүх байна гэх. Тэгээд яриад хүрэгчих болно. Тэгэхээр бас сонин шүү дээ тий. Өргөн нэвтрүүлгээр орон даяар дэлхийн бараг 171 72 орноор ингээд өөрийнхөө түүхийг яриулна гэдэг чинь бас агуу байхгүй юу? Би тэгэж бодож чинь. Тэгэхээр бичээд ороод ирцгээгээрээ би бол уншаал явчихна. За би ингээд хөтлөгч Халюкан бас ингээд нэг бодсон байхгүй. За би байнга л ингээд би ингэж боддгоо. Эсвэл надад ийм тохиолж байсан гэдээ яриад байсан чинь сүүлдээ би өөрөө нэг амар тийм одоо юу гэх юм бэ? Мэргэжлийн инжим шиг мэдрэмж аваад нэрэнгүүт нь за одоо ерөнхийдөө дэлхийд даяар ямар хөгжилтэй түүхүүд байна. Дэлхийд даяар одоо яг энэ тал дээр ямар нэгэн үнд нь бас нэг л тэнэг юм тохиолдчихлаа байгаа шүү дээ. Тэгэхээр би нэг хідэн түүх уншсан. Тэгэхээр ер нь хүмүүс хайр өвтгдөг гэж ярьдаг те. Хайр өвтгдөг гэдэг санал нийлэх үү? Би бол амар нийлнэ. Ялангуяа одоо тэгээд үүнээс гадна бүр ингээд дотн харилцаанд орохоор бас өвдөгдөг гэхгүй юу? Ер нь бол хэрэг өвдөцгөөж байна манайхаа. Өөртөө ер нь бол хэрэг хүнийг хайрлал, хэрэг хүнийг ингэж одоо юу гэж бас дотн харилцаагаар өвдгөөл явж байна. За, үүнтэй холбоотой нэг хідэн гой юмнууд би олж ирсэн. Юу вэ гэхээр за ерөнхийдөө нэг инээдтэйгээс эхлээд нэг одоо тийм аимшигтэй ч гэхүү те бас нэг юм тэр хүртэл янз бүрийн юм дотн харьцааны үеийн одоо гэмтлүүд, өвдөлтүүдийн талаар байгаа хгүй юу? Энэ болохоор одоо хинт ч тохиолдсон байж болно. Би нэг болохоор өөрөө орчуулад хамж аваад тэгээд магадгүй сонирхолтой ч магадгүй гэдээ аваад ирсэн. За хятадд болсон зүйл дөрөв зүгийн шууган шиг орохгүй юу? За хүмүүс ч ингээд хятад эмэгтэй тохиолдсон түүх шүү заяа. Тэгэхээр би ингээд хүн мөнийг ч явах удаа найз залуу болыугаа үнсгтэй. Буруу ярьчих гэдэг шүү. Найз адуугаа ингээд үнсгтэй ингээл мэдээж романтик байж болж өгөөд ингээл чадлынхаа хэмжээс үнсээ сорохыг хичээдэг байхгүй юу гэдэг. Та манайхан хэр одоо бас үнсэл тал дээрээ авьяастай тэр тал дээр өгөгдлөг гэдэг юм мэдэхгүй байна те хилээ оруулдгүй гаргадгүй хилийн оруулдгүй яадгүй гэдэг зөндөл байгаа шүү дээ те. Тэгсэн чинь хятадд нэг юм болсон байна. Юу вэ гэсэн чинь нэгэн эмэгтэй ингээд түргэн дээр ингээд түргэнтэй орсон байна л да. Түргэн аваад яасан гэсэн чинь хоёр чихэн дүлээрээд ингээд 2 сар бараг юм сонсохгүй байна гэд. За энэ юунаас олж юу яач юу чи гэсэн чинь хитрхи халуухнаар маш их даралттайгаар хүн үнсэд чихэн дүлэрсэн. Тийм тохиолдол байдаг гэж шүү манайхан. Тэгэхээр одоо нэг бид нар чинь эмчтэр очихороо чих хамар хоолой гэж ярьдаг шүү дээ, тэ? Чих хамар хоолой эмч гэж ярьдаг. Тэгэхээр энэ ингээд нэг л тийм нөхс үг ингээл хоорондоо холбогдсон л байгаа л да. Энэ дотор энэ амны хөндийн энтер гэ тэ. Тэгсэн чинь магадгүй хит хүчтэй одоо даралтаар үнсгээр юм уу сорхоор ч юм уу эсвэл бол үлээхээр ч юм уу тэгсэн чинь шууд ингээд чихээ дүлээртэл нь үнсэлцсэн байл яах вэ? Тэгэд эмчийн хэлснээр болохоор хүчтэй соролт амны хөндийн даралтыг бууруулж чихний хингэрэгт нөлөөлөн гимтээжээ гэж бүр юм томьёотойгоор тайлбарлаж өгсөн байгаа. Тэгээ мэдээж ингээд дүлээрл нь баг янз одоо юу гэмдэ засраад тэгээд эмчилгээ хэрэгсээр зүгээр болсон л та. Гэтэ хитрхи хүн амтнаас хүнсийг сорох чинь бас айгу буруу юм биш үү гэж би бодлоо. Нэг мэт чи манай найзуудыг дүлийн өчөөл одоо тэгээд дуустаас. Яа, ямар ч нэг тийм бас те ямар нэгэн бэрхшээлгүй л байл ачмаар байна шүү дээ тэр үнэ. Тэгэхээр бас тэр тал дээр манайхан бүгд анхаарсан шүү заяа. Өнөөдрөөс эхлээд хөнгөн үнсэлт амар ядаргаатай. Өнөөдрийн хичээл хөнгөн үнсэлт энэ. За дараагийнх нь зүйл болохоор одоо энэ хаасайг бол угаасаа яригдчихл байдаг. Халуун ногоотой хоол эзнийхээ дараа одоо ямар нэгэн байдлаар аман таашаад бие биендээ өгөхдөө болгоомжтой байгаараа гэж албан ёсоор бас ингэж сануулд юм байна. Ягаад гэвэл яг тэр эмзэг хэсэг чинь ягаад эмзэг гэдэг юм бол одоо маш их мэдрэмтгэн шүү дээ. Тэгэхээр тэр хэсэгтэн тэр ялангуяа халуун ногоотой spicy food гэж ярьдэн шүү дээ, тэ.
одоо ялангуяа одоо юна муна орчуул та нар энэ гэж хятад ресторан дээр орчих юм бол болж бол аман таашаа бас тэр шөндөө зайлсхийгээрээ гэж бас анхааруулъя. Тэгэхгүй бол бас нөгөө хүнд чинь бас айгүй хэцүү байдал үүсэх юм бэ шүү гэж хэлсэн байна лээ. За бас нэг ийм мэдээлэл байна. Хүмүүс ингээд за хүн ер нь яг ингээд дур тавьдаг үедээ хэр хүчтэй дур тавьдаг. Одоо нэг магадгүй ингээд гэж болчдөг юм байж магадгүй те. Эсвэл бол би бараг л тавлаа гэж орилол ч юм уу те. Амар эмоцтой тавьдаг хүн ч байж магадгүй шүү дээ. Тэгсэн чинь хүчтэй дур тавилтын үеэр зарим хүмүүсийн бүр нүднийхэн судас хагарчдаг. Гинэ. Түнхтэй нөө blood shot eye гэж ярьдэн шүү дээ. Тэр нь л хараан төр зуурдаа ингээд юу гэмтэй муудах, гэмтэх эсвэл яг тэр нүднийхээ судсыг хагартал дур тавьсан болохоор бас нэг нүдний гэмтлэх учирдаг гэж шүү манайхаа. Тэгэхээр бас нэг тийм жоохон цензууртаа дур тавьцгааж байгаа. Тэгээ энэ дээр бас жоохон анхаарал зүгээр юм шиг санагдлаа. Тэгээд яг одоо нэгэн нийтийн төлөө нийт нэгийн төлөө гэх чирээ одоо тэгэл бөөнөрөл бие биендээ санаа тавина шүү дээ, тийм ээ. Тэгэхээр дур тавилтынхаа үеэр хитрхи бас айхтар тэгж дүлдэг ч юм уу яадаг чинь эсвэл хүчтэйгэр дур тавих юм бол иймэрхүү эрсдэлт бас орж болох юм байна гэдгийг бас анхааруулж бичсэн байл. Эдгээр дандаа нөгөө хүнд тохиолдсон жишээнүүд шүү за. Мэдгүй хин нэгэн хүнд одоо Испанид ч юм уу эсвэл Португалд ч юм уу Америкт ч юм уу болсон явдлууд байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм зүйл гэмтлүүд учирсан байна. За бас нэгэн залуухан эмэгтэй бүр амар ингэ хүчтэй гидс өвдсөн гэд имлэгтэр очсон юм байна л да. Тэгсэн чинь юунаас болоод ингээд гидс нь өвдсөн бэ гэсэн чинь нөгөөх маань явах те тэгээд бас нөгөө нэг хамтрагч ч юм уу хин нэг нь бас нэг холын зайны харилцаатай байсан юм уу эсвэл сингл эмэгтэй биш таарсан юм уу өөрөө өөрийгөө болох гэж жакузерыг гүйж ороод нөгөө нэг амар даралттай ус нөгөө нууц эрэхтэнлүгөө одоо үлээлгээд гэхүү те жакузи дотроо тэгсэн чинь хамаг ус бүх юм гидс рүү н орцсон гэж байна. Яг нөгөөтгөр нь дамжаад тэгээд маш их ус бохирдол энэ төр юм ингээд гиз рүү нороод тэр нь мэдээж ингээд түргэн авсан гэсэн тохиолдол гарсан байна. Тэгэхээр жакузитай айлтай хүмүүс битгий соёл wellness инканто дотор очиж жакузи дээр аваарц очир үсгээд байгаараа гэхгүй юу. За бас нэг юм байна. За юу вэ гэсэн чинь өөр нэгэн эмэгтэй 6 сарын турш ханиалгаад байсан юм байна. Тэг яагаад ханиалгаад байгаа ерөөсөө оншоо мэдэхгүй яваад байсан чинь эмчд үзүүлэхэд нэг шалтгаан нь болохоор энэ ерөөсөө өвчин биш байна гэд. Тэг юу юм болоо гэсэн чинь та ингээд аман таашаал хийж байх амаар одоо тий дотны харилцаанд орж явах үедээ санамсаргүй нөгөөтгнийхөө бэлгэвчнээс орсон биш тэгээд. Энэ ямар мэдрэмжгүй дотны харилцаанд ордог хүн бэ? Бэлгэвч залгснаа мэдэхгүй байх шиг. Тэгээ 6 сард өөр тэрнгүүрээ ханиалгаа яваад байдаг. Яа, энийг би уншичаад за арай эсвэл бол бүр хэд нэм контраст байсан байж болохгүй. Энэ бүр алж байгаа зү. Тэгэхээр манайхаа ямар нэгэн байдлаар биевиндээ аман таашаал өгжээвэл за тэр нь одоо тэгээд юу гэх юм бэ одоо кондом ч юм уу те бэлгэвч энэ төр хэрэгэлсэн байна. Тэрийг нь татлаа, сугаллаа, авлаа, хайлаа. Энэ тал дээр анхаарах бол тэгээд улаан олон болгор ч нороод одоо уушиг муушигны зам дээр ч юм уу ингээд гацаа тэр нь ханиал гүйсгэр ингээд бас нэлээд хүнд бие физиолог болон бас эрүүл мэндийн эрсдэл үүсгдэг нь байх нь байна шүү. Тэгэхээр би та нарт дандаа ингээд зүгээр сургамжтай зүйлс хэлээд байгаа шүү. За юмыг яашдаг бас нэг нь ийм зүйл туршаад үзье гэсэн бодолтой яваад байсан биш магадгүй. Тэгэхээр анхаарах зүйлсийг хэлж байгаа шүү. За дараагийнх нь эрэгтэй хүний бэлэг эрэхтэн тийм ээ. Ямар нэгэн яс байдаггүй л гинэлтэй. Энийг мэдсэн үү та нар гэхгүй байдаг гэсэн. За яагаад гэвэл нэг ясгүй мөгөөрсгөж явдаг. Гэхдээ хугарах боломжтой гинэ. Хугарах боломжтой. За яадаг вэ гэсэн чинь энэ нь хит хүчтэй нугарахад доторх эдэн тасарч чанга тас гэл. Йоо тэгж чимээ болон хүчтэй өвдөлт өгдөг нэ. Тэгж бүр дуурдаг ч тас гэв. Ямар амар юм бэ? Тий. За түнхтэй нэг 60 гаруй настай ир өөрийгөө
эргэтнийг одоо ингээд одоо оролдоод өөртөө таашаал өгч байхад нь ээж нь ороод ирсэн гинэ. Түүнхдээ ээж нь ороод ирэнгүүт нь сандарч босохдоо нэг далийн мөрөг эсгэж одоо нэг 60 гарсан хүн чи мэдээж нэг тийм баланс муу байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ шууд эргэтэн дээр унаад хуг тас гэсэн байгаа. Тэгэхээр эрчүүд минь ямар нэгэн газар ч юм уу те дотроосоо цоожолж байгаад хүн амьтан гинт орж ирээд сандргаад унгаад нөгөө нэг амьтны чинь бас нэг хугалчихгүй тулд болгоомжтой байцгаагаарэ. Тэр иймэрхүү асуудал бас гардыг биш үү, орж болдсон биш үү гэж хэлье. За бас нэгэн сонирхолтой факт бүр жишээ заяа. Хүн тохиолдсон л зүйл яриад байгаа шүү. За Шинэ Зеландын нэг эмэгтэй Сара гэхгүй удлаалаа нэр нь аахгүй. Шинэ Зеландын нэг эмэгтэй хүзүүндээ авсан шимэлтээс болоод цус нь бүр ингээд бүлэгнээд тэгэд улмаар тэрнээсээ болоод харуулт өгөөд гар нь саажцсан тохиолдолд байна. Йоо, энэ айгу ховорч гэл амир ноцтой тохиолдол гинэ. Тэгээ би энийг уншингуудаа би шууд өөр дөрөө бодож байгаа байхгүй. Яагаад бол ингээд манай хүн болохоор нэг яг тиймэрхүү нэг шимдэг сордог төрлийн нэг юм одоо нэг тийм хөхөгчин амьтны төрлөө байхгүй. Тэгэхээр тэр яг ингээд болж л өгөр нэг хүзүү гар те мөр зөр ингээд байга газараа ингээд болж өгөл ингээд бомбдчих гад байдаг. Тэгсэн чинь юмыг яаж өгдөг юм дараагийн хэлдэг ши бид нар халууг нь гаран саажцсан ороод. Тэгэхээр ийм зүйлдер болгоомжтойгаараа тэгэхээр хамтрагчаа болж өгвөл битгий тэгж айхтар хүчтэй бомбдж бай. Эмэгтэйчэнд нь ч гэсэн тэ эрэгтэй ялгаа байхгүй л те. Тэгэхээр тийм амар нэг тийм загсан уралтай юм шиг байх вэ те. Гэхдээ ийм тохиолдол гарсан биш үү. Эннээсээ болоод цус нь бүлэгнээд тэр нь одоо ингээд цус нь тэр хүн тэндээ ингээд тэгэлж байгаа юм чинь шууд суцаараа цус нь гүүхэ болонгод шууд харуулт үсээд саажцсан биш. Тэгэхээр бас осолтой юм те. Бид нар яг одоо нэг унтлагын өрөө нэвтрүүлгээрээ томчууд зориулсан байдаг болохоор ингээд цэнзэргүй яриа л те. Би энтэйг марцгнаал ингээл бэж идэг. Гэхдээ эндээс бас ингээд чихэнд наалдах авч одоо юу гэдгүүлээ сурах зүйлтэй байна гэдэг чинь бас их гоё шүү манайхаа. За тэгэхээр өнөөдөр хэд хэдэн юм гой юм хэллээ штэ. За хитрхи хүнийг сорж озож үнсэх чинь бас буруу юм байна. Тэгэх юм бол чихтүүл ирдэм байна. Хитрхи дур одоо юу гэлээ дур ханж таашаал ингээд дур ханах юм бол бас нүд мүднийхэн судас нь хагарчдсан байна. Тийм ээ? Бас нөгөө нэг эрэгтэй хүний эмзэг эрэгтэн бас хугардаг гэж байна. Дээрээс нь бомбдуулаа шимүүлсэн тохиолдол бас тэр нь ямар нэгэн байдлаар судасыг чинь бөглөөд харуулт үүсэх шалтгаан үүсдэг гин шүү манайхан. Тэгэхээр ойлгоцгоогоорой. За ямар манайхан л зөвхөн та нар болдгүй шүү өдрөг шиг гэдэг. За мэдмээр л юм байна гинэ тийм ээ тийм. За энэ хүрээд манай өнөөдрийн унтлагын өрөө нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгээд хөтлөгч Халукатагаа унтлагын өрөөтэйгээ хамт байсан бүх сайхан унтлагын өрөөний сайхнуудтай маш их баярлалаа. Тэгээд like, love, heart гэдэг бүх зүйлийг харамгүй өгсөн сонсогчдоо баярлалаа. Баярлалаа. Тэгээд бидний сэдвтэй өнөөдрийн түүхүүд таалагдсан гэж найдаж байна. Тэгээд мэдээж хөтлөгч нь маргааш та нартайгаа үчийн хөтөлбөрүүдээр уулзах болно. Тэгээд тэр бол бүгдээрээ сайхан амарцгаагаад ороод ирээрээ. Тэгээд түртээ баяртай манайхан баяртай.